Конвейерын энтэй юм ойрхон явж байгаа утаснууд байгаа шүү дээ. Эдгээр чинь ингээ илгэцээр хагаад утаснууд нь илгэцдэг. Гаднах нөгөө бүтэн байдлаа авчдаг. Энэ тоног хөрөмч бүгд тэр чигээр юунууд байгаа, төмөр байгаа. Тэгэх юм бол нэг газар цахилгааны асуудал үүсэх юм бол тэр чигээр тогонд нэрвэх аюултай байгаа. Тэгэхээр энэ залгуур утаснуудаа ирэн бүрэн бүтэн байна уу гэдгийг нь эхлээ хаавтлаасаа бүгдээр харцааж гараа. Сая би энэ дээр хин дээр харуулсан те. Энэ маань л юм бол юу байгаа? Соронзон сепаратор байгаа. Энэ яадаг вөхөөр орж ирсэн юунуудыг, соронцнуудыг төхөөрөмжлөө эвдлэх дээжний шилгээний үр дүн дээр сөргөөр нөлөөлөхөөс энэ ард одоо энд ингээд ийм төмөрнүүд ингээд очоо наалтсан байгаа байхгүй юу? Ингээд наалчдаг. Тэгэхээр энэ бүсдээр том юунууд бас байна уу? Энэ цэвэрлэгээнүүдээ бас хараарай гэж байна. За энэ конвейерийн хувьд болохоор за тэгээд дараачихаа юунуудаар болохоор дээж холтгоо сэргийж өмнөх дээжинд юунуудаар байна уу юу? Энэ одоо ингээд эхлэнгууд энэ том юун дээр болохоор иймэрхүү нөгөө хаягдл юунууд байдаг. Тэгэхээр энийг нэг удаа яханд одоо энэ чинь өмнөх хөрөмч чинь ажиллаж байгаа дотор нь үлдсэн юунууд дээжүүд байгаа шүү дээ. Тэгэхээр юуны өмнө эхлээд 0 юу буюу баланк уншилт буюу эхлээд хоосоо ажиллуулах юм. Хоосоо ажиллуулангууд араа маран дээр үлдсэн байгаа тэр тоошоор нь чинь бүгдээрээ унаа цэвэрлэгдээд тэгэхгүй болохоор одоо хэдүүлээ туршаад үзье. За энд нэг иймэрхүү хэмжээний энэ юунууд маань дээж авагчд бэлтгэгч маань өмнө болохоор тодорхой хэмжээгээр юугаар цэвэрлсэн байгаа шүү дээ. Юугаа ихтэл энэ чинь цэвэрлсэн байхад юм унж байгаа шүү дээ. Өнөөхөө цаашнаас гараад юуныхаа 6 мм-ийн нийцгийнхаа юу гаргаад ирдэг. За. Одоо цэвэрлсэн төхөөрөмчнөөс нэг ажиллахаар иймэрхүү хэмжээний юу бас гараад байгаа байхгүй юу? Нүүрснүүд. Тэгэхээр биднес нэг цэвэрлэгээ дахиж сайн л явуулаад авахгүй бол дараагийнхаа энэ ялангуяа тууцан ботлоор маань ийм тууцтай, ийм том бидэнхтэй учраас хаасаагүй юунууд нь орох магадлал нэлээд өндөр байгаа юм. За ингээд дээж бэлтгэлээр гардаг бас нэг амар том алдаан хоёр дээж хоорондоо холилдог. Тэгэхээр яадаг вөхөөрэ энэ өмнөх нөгөө дээж яасан байна уу гэдэг дээж гэлхээс өмнө банк шалгаж байхгүй бол нэг нь ажиллаад үлдсэн байсан юм дээр шууд өргөжлүүлээ явуулчихаар хоёр дээж холилчдаг. За энэ төхөөрөмж маань бүх хаалгуудыг нь хаачаар хойгоор энэ хөрөмжийн хойгоор явсан хоол байгаа. Хоолоо маань энэ нөгөө сор системтэйгээ тэр чигээр холбогдсон вакуум юм үүсчихээр энд үүсэж байгаа буталтын юмнуудыг бүгднийг сор системтэйгээ авчих учраас айлхаг бүх хаалтуудыг нь бүгднийг хаачих юм бол зүгээрээ гэж байна. За сая тэндээс өнкөө маань дээж хийцэн энэ дээжэн дээр болохоор дээж маань конвейерын ботлоороо дээжгээ яваад дараач шатамцаараа дамцаараад бутлаад биднес дээр дээж ихний шатны бэлтгэлүүд маань хангалттай гараад байна. За ажиллаа. Энэ дээр энэ хаягдл ээжүүд нь ийш гоож ирж байгаа гэсэн үг. За энэ дараа цэвэрлэгээ яаж хийж байна? Одоо энэ төхөөрөмжөө цэвэрлж штэ тий. Одоо нэг юу буталчлаа штэ. Тэгэхээр цэвэрлэгээ ирэн хийж гэнэ үү? За. Ядаж манайх нэг юм анхны ийм юу хийчих юм бол энэ дотор нэг алхан боторч яваад энэ дээр нэлийн дээжүүд одоо энэ цаанаар харах юм бол нөгөө алхан боторгоо орохыгаа араа юунууд хажуудал дээр ч юм уу
тэн дээр нэлээд дээж тогтоодог байхгүй. Тэгэхээр зүгээр хурдхан шиг энийг иймэрхүү байдлаар нэг цэвэрлжээл. Тэгээ эдлийга яавангуудаа энэ нөгөө бут тотлоор байгаа шүү дээ. Хоёр бут тотлоор байгаа үлээлгээл тэр нэг иймэрхүү байдлаар ихний цэвэрлэгээнүүдийг хийгээ хөнгөн явуудах юм бол нөгөө дээжүүд маань яахгүйгээр үлдэж байгаа юм. Тийм бүр цаашаа ярих юм бол уудны конвейеруудыг бүгднийг яах ёстой шүү дээ. Тэгэхээр харин хэдүүлээ энэ дээр бол дахиж ярилцаад үйлдвэрлэгчээс бас яг зөвлөгөө аваад аргын баталгаажуулалт гэдэг хэрвээ нэг цэвэрлээд нэг явах шинжилгээний үр дүн дээр яаж чинь цэвэрлэхгүй нэг явах юм бол шинжилгээний үр дүн дээр яаж нөлөөлж байгааг би харъя. Цэвэрлэгээний дээж гэж дээж байгаа гэж байгаа байхгүй юу? Хятад болохоор яадаг вэхээр одоо бид нар тэр өнөөдөр 19 дээжийг шинжилгээнд оруулъя гэж байгаа бол тэр талбайгаас 20 дээжийг авдаг. Нэг дээжийг нь яадаг вэхээр жоохон ахиухан шиг хэмжээтэй угаагч юу дээж гэж ярьдаг. Тэр нь яг вэхээр өмнө А дээж бэлтгэсэн байх юм бол дараад нь шууд F дээж бэлтгэх юм бол F дээжнээсээ нэг явуулаад өмнөх нэг А дээжнийхаа төхөөрөмжөө нэг циклээр нь цэвэрлчээд тэгээд дараачихын 19 дээжнээсээ 1 2 гэж авдаг. А өмнө F дээж цэвэрлсэн байх юм бол нэг шуудаа илүү А дээж авч жагаад тэрийгэ хийгээд төхөөрөмжөө цэвэрлснийхаа дараа энэ ч нэг доторх нөгөө F дээжний чинь үлдэгдэл нь бүгдээрээ явсныхан дараа тэгдэг шиг юм уу те. Тэгэхээр дээж авагчид маань эндээс хойш авахтаа тийм нэг шуудаа авах. Тэгэхээр энэ дээр дахиад проблем үүсчихлээ. Ямар ихээр мангалдууд үүсчихлээ. 19 дээж бүртгэжүүлдэг 20 дээж. Дугаараас буруу явах юм бол энэ чинь аль нь нөгөөтний угаах дээж нь аль нь юу ингээд хүмүүс чинь дотроо тоотоо та нар за 19-ийг нэтгэн нэгэ дотроо тоолоо явж байгаа шүү дээ. Тэгж байгаа алдчих юм бол. Гэтэ яг бизнес нөгөө Угаах дээж зүгээр А бол А-гийн плаг, B бол B-гийн плаг. Тийм. B-гийн плаг гэдэг бас Тийм. Яг зүгээр анхаарал хийж байгаа аль аль талдаа за дээж авахч маань ч гэсэндээ угаах дээж ирсэн шүү гэдгийг хэлэх баг. Та нар маань ч гэсэндээ ажлаа үүсэж байхдаа тэрийг мэдэх баг. Цаашаас дээр хэдүүлээр анхаарал явуулах юм бол. Инээр хардаа энэ ингэнгууд энэ ирмээ одоо бүр ингэ идэвдээд нэлээд тасрах магадaltaй болсон байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ миний жоохон илэгдэл хэлэх юм бол тэр энэ конвейер чинь эндээс суларчгаараа ирмээ чих ингэ хий иргэд байдаг. Тий. Энэ миний чангалах үйл явсан утсыг нь хаяа нэг ингэж хардаг шиг юм уу тий. Аюулгүй байлгаалтаар энэ конвейерууд чинь амар хүчтэй. Биднээсээ харж байгаа л юм юу болохоос биш. Ийм нэлбэр хувцснууд яаж байгаа л энэ конвейер дээр нэг орох юм бол шууд гарын чинь тэр чигээр ингээд юутаа ч ингээ хамт аваа өчтөг байхгүй. Тэгэхээр хаав талаасаа энэ юунууд маш сайн яж явахгүй бол зарим нэг юунууд яах та одоо чи нийчигээ бид нар авна шүү дээ. Нийчигээ авахдаа ингээл доогуур нь явж байхдаа эн чинь ингээл нэг жоохон орооцолчих юм бол тэр чигээрээ ганцаар байх юм бол энэ ч чамаа нялга аваад яваад өгнө. Тэгэхээр тэр хаагуур нь яаж гарах юм арах уу гэдгийг өөртөө жоохон боцоож явахгүй бол яг тийм өөрсдөө амь насанд дэвсэлтэй үйлдэл хийхгүй байх. Хэрвээ жоохон эн чинь игээл юм бол хурдан шиг энийг стоп гарантаа хурданд арахгүй бол тэр чигээрээ оруулаад яаж гэх магадaltaй хиймхүүрэн процесс болоод байгаа шүү. За манай хийвчдээ яаж явахад бол энэ бол дээжлийн нэгэн төхөөрөмж удахгүй санаар дээр би сургалтын дээр ороод өгчээ. Энэ төхөөрөмж маань энэ явж байгаа процедуруудыг 17474 гэдэг дээж бэлтгэлийн стандартыг тааруулаад бүгдийг нь хийгдсэн ийм хамгийн сүүлийн төхөөрөмж. Энэ ийм дээж бэлтгэлийн төхөөрөмж ерөөсөө Монгол Баян онгор дээр манай нөгөө салбар дээр нэг ширхэг байгаа. Энд нэг ширхэг байгаа. Одоогээр миний мэдж байгаагаар Чангшигийн ч нэг тиймэрхүү хийж байна. Одоо хотын төв лаборатори дээр энийг дахиад нэг юм хийж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэхээр энэ бол одоо бизнесийн ажлын зэвсгийн хамгийн сүүлийн үеийн лан машинаар ирэх юм бол ланд 300 чуул энэ нагаад байгаа байхгүй юу? Тэгснээр бид нар ланд 300-аас зайлсангуудаа тийш орно гэдэг маань дараач асуудал байна. За эндээс холигдсон дээжүүд маань одоо юунаасаа гараад ирнэ. За энэ одоо энэ дээж маань одоо саяны энэ нэгэн 6 мм-ийн шгшүүрээр бутлагдаад энэ болохоор нийт чигний дээж болсон гэсэн үг. Тэгэхээр энд нэг чигний дээжийг тусад нь зөвхөн нөгөөт нь нийт чигээс авлагтаал аавна. Энэ нийт чигээ явахдаа одоо дахиж энүүгээрээ салгаж багсахаас өөр аргагүй. Тэгэхээр чинь нэг юуны ажил нэмэгдээд байна гэсэн үг шүү дээ. Болохгүй гэсэн үг. Тэр хоёр чинь бултуцаараараа 3 мм болсон. Энэ чинь дээдлийнхаа 6 мм-ороо 6 болсон. Тэгэхээр стандарт дээр нийт чигийн дээжийг 6 мм-тэй бодол гэсэн болоод одоо энэ харъя да. Үгүй энэ юу байгаа. Энэ хамгийн том ширхлэх дээр нь юу харагдана л да. Энэ чинь яхаар 3 мм-ээр одоо тэгэхээр энийг бид нүдэн баримжаагаар хараад энэ том тийм жижигхэн байна гэхэд ялахад хэцүү болоод дахиад нөгөөт нь шгшүүрийн анализ зараад байна.
Энийг нь 3 мм-ээр шигчүүдэд, энийг нь 6 мм-ээр шигчүүдээл. Тэгэл бүгд доош орж явах юм бол ботлууруудын маань хэмжээ юунууд маань шигшүүрүүдийн маань хэмжээнд маань асуудалгүй байна л гэж явна гэсэн. Савндаа авахын тулд дахиад энийг рүү холно шүү дээ. Тус тустай болох юм тэгээд Тийм тус тусны болно. Тэгэхгүй болохоор ч нааднаас чи зүгээр одоо ингэчээл дэдүүлээ. Савн дээр авангуудаа шууд зүгээр ингээд авчих юм уу тий. Инх юм бол үлдсэн босод нөгөөт энийг хамгийн гол юм чинь дээж чинь өөрийгөө төлөөлөх чадвар гэдэг байгаа байхгүй юу. Энд дээр чинь ингээд авчих юм бол энэ хэсгээр нь хитрхийх нүүрс чулуутаа нөгөө хэсгээр нь чулуугүй байсан бол яах. Эсвэл энэ дээр нь чулуутаа инх юм бол биднээс дахиад нөгөө яг дээжийг төлөөлөх чадвар нь алддаг байхгүй. Тэгэхээр энийг дээжийг төлөөлөх чадварыг нь ганц яадаг юм чинь тийм холилт. За яг эсвэл иймэрхүү байдлууд аргууд дээр бизнес тийм. Харин тийм. Тэгэхээр Шууд шааж байгаа тийм. тэгшиж байгаа шоу. надаас 100 дэж ирэх. Тэгэхээр айгүй Энэ хардаа манайхаа бизнесээр яагаад бизнесээр өнөөдөр энэ дэр энэ олоолаа ирчээд яагаад хүмүүсээс гомдол гараад байна гэх тээ. Бизнесийн эвтийн зорилго бол үнэн зөв хариуг л энэ дээж яг А дээж юм аа, энэ дээж яг Б дээж юм аа гэдгийг бид нэр явах хэрэгтэй. Тэрнээс бол уусаар наад чи А дээж гэхийн тулд бизнес ийм жоохон ажиллагаа нэмэгдчихэж байгаа учраас бид нар наадах чи ингэж хийхгүй. Тэгвэл та нарын цусын чинь шинжилгээг авч хортовдортой хүнийг өө наа чи амар ажиллагаа гэхдээ зүгээр энэ юунаас нь энтэс нэг жоохон ингэ цус авчигээд хэлэх гээд бас ойлгож байна. Миний хэлэх гээд байгаа санаа болохоор өдөр 100 дэж ирдэг. яг зөв. 70-80 дэж ирдэг. Тэр дэж болгож хариу хойшлолтой тохох. Нөгөөдөө чи өдөр төгсөн дэж маргааш өглөө найдвартай шинжилгээний хариуг авмаар байна гэдэг. Бид дээр энэ ажлын ачаал бигдэж байгаа учраас Яг зөв. шинжилгээ хийх юм хойшлол процесс нь хойшлолтой тэгэхээр нөгөөдөө чинь хариугаа нэхэд хийвч юуны донд асуудал үүсгэх гэж байна. Одоо энэ чинь даадах хамаах. Яг зөв. Тэгэхээр яваад. Тэгэхээр одоо энэ хүн болгонд хамааралтай. Яг энийг ингэж яриасаа гэж би хүсэж байгаа байхгүй. Аль нь чухал вэ гэдэг юм. Тэ хүмүүст үнэн зөв хариу өгөх нь туслуу. Эсвэл тэр хүмүүс хариугаа 2-3 цагийн дараа авах нь чухал уу? Тий. Бидний стандарт дээр 24 цагийн дотор бид нар тэр хүнд хариуг нь өгнө. Тэгснээс би одоо 5 км л гүүх хурдтай үйж надаас 10 км цагийн хурдтай гүүх юм бол яах юм те? Тийм утгагүй юм байж болохгүй учраас бизнесийн тайлбаруудаа ахлах ажилчид дээр дараагийн энэ чинь дууг өнөдөр оржсэн геологчд өө би энэ чинь ийм хурдан яаж чадахгүй гэж хэлэх шаардлагагүй шүү дээ. Ахалтаа л хэлчих. Ахлах нь хэлээд яахгүй байх юм бол бизнес гэрэн дээрээ 24 цаг амжихгүй байгаа бол бизнес хүн чанаргүй хариу өгчээснээс тэр 24 цаг 48 цаг болох нь бизнесийн шийдэх асуудал байхгүй юу? Өнөөдөр 100 дээж өнөөдөр дуу бизнес ирээд бизнес амжихгүй байна, үнэхээр нь болохгүй байна гэж байгаа бол бид нар яах ёстой юм? Хүний нэмэх л ёстой шүү дээ. Тоног хөрөнгө нэмэх л ёстой шүү дээ. Тэрнээс биш энэ дээр ийм даун бэлээ. Ийм бэлээгээр одоо энэ ингээд инстанс авахлаа уралдаа явж шүү дээ. Ээж үн дээр ингээд яхаа бизнес энийг ингэж баригддаг байхгүй. Энэ юм маань ингэж олон удаа ингэ бариад тахаар энэ дээр цэврүү үсрээ зүйлдэ хуулраад иймэрхүү процессыг болчдөг. Энэ дээр ингэ хурдан хийх чинь гээд ингэж явж байхдаа энэ гараараа барьж байгаа самдаа энийг авчдаг ч гэдэм үү те. Иймэрхүү байдлуудаар алдаа ундам амар хүйст. Энийг болохоор рипл хуваагч буюу хоёр засагч гэдэг юм. Хоёр засагчийн маань эрийг нь харах юм бол нэг нь наашаага, нэг нь цаашаага, нэг нь наашаага, нэг нь наашаага 60 градусын налуутаагаар ийм юу байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэхээр 10 мг дээж орох юм бол 5 мг-аар 2 руу нэг орно. Гэхдээ ийм ойрхон байгаа учраас дээжүүд маань яг ингэж хоёр чинь салж байгаа учраас маш сайн холилдож байгаа. Тэгэхээр энийг энэ дамжуулгыг хийхгүй энэ маань л юм бол дээжний төлөөлөх чадвар буюу ингээ хэдэн удаа холцсон дээж маань одоо та нар гурил ийм нутаг нүүрс хоёрыг ингээ хэдүүд болж юм ямар салгаж авах боломжгүй болчих шүү дээ. Энэ цэгээс нь авсан ч, энэ цэгээс нь авсан ч, энэ цэгээс нь авсан ч гэсэндээ энэ дээж маань нэгэн систем болж байгаа гэсэн үг. Төлөөлөх чадвар нь ингэж нэмэгдэж байгаа. Тэгэхээр энийг доороож 3-аас доош удаа хийхгүй бол энэ процесс маань нөгөө шилжгээний үр дүнд маань дахиад сөргөөр нөлөөлж байгаа процесс маань болоо л байгаа гэсэн үг. Энэ рip батгч маань ийм манад бас ийм жижиг төрлөг байгаа. Нийт чиг дээр энийг хэрэглэгч гэдэг юм уу те баг дээжин дээр хотод одоо ийм төрлийн 3 цэцэж байгаа. Эхнийхээ томьёогоо 3 удаа, жижигээгөө 3 удаа, энийгээ 3 удаа дамжуулдаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Бүр 9 удаа дамжиж бид нар шаардлагатай дээж гарчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар ачаал их байна, 100 дээж байна. Энийг ойлгож байгаа. Тийм учраас ядаж энийг хамгийн багадаа 3 удаа холиоч. Тэгэхгүй болохоор одоо сүүлийн үед ямар алдаа гарч байгаа гэхээр хүмүүс энийгээ шууд холихгүй заяа. Ууттай дээж болч гарч ирэнгуудаа уутаа авангуудаа энэ дээжнийгээ тавган дээр ингээд энийгээ дарааж байгаа шатлалуу явуулаад өгч байна. Эний ч нөгөөт нэг 90 байсан, энэ дээр байсан бүтэжүүд энэ юмнууд чинь ингээд
бүр юм гадар тэнгис гаргаад биднээсээ алдаач энэ дээр үсээд байгаа байхгүй. Нэг үйлдэлийг бид нэр хялбарчж чинь гээл алдаа маань эндээс үлчингууд эндээс цааш юмнууд бүгд худлаа. Хичнээн тэднээс 1000 гой хийгээд ямар ч нэмэр байхгүй. За энийг тэгээд манай дээжлэгч маань бол одоо сайн холж байгаа. За энэ дээрээс дахиад эрүүл мэндийн асуудал үүсэж байгаа. Тэрийг ойлгож байгаа. Одоо ингээд тэнгууд энэ үүсэж байгаа энэ юунуудаас чинь бүгд та нар амьсгалж байгаа тий. Бүгд ингэж хувцс чинь муухай олж байгаа. Тэрийг бол ойлгож байна. Тийм учраас та нарыг маск зүгөөч. Маскыг чинь юу гэдгийг шаага эднээс сургалт бэлдэж оруулсан шүү дээ. Манай хаби алданаас юунаас тавиад үйлдвэрлэгчдээс бүх мэдээллийг нь аваад бүгднийг нэгтгэхэд тэр нь ямар чухал вэ гэдгийг нь харуулсан. Энэ маск маань ч гэсэндээ Монголд ирэн цөөхөн лабораториуд дээр л байдаг маск. Одоо наадах энэ чинь та нар байж байгаа тийм нүүчүүд хоёр чинь ингээд нүүчүүд хоёр л харагдана хүний нүд. Би энийг нөгөөдний өмнөгээ одоо шохон чулуужлалтай энэ маск нэгүрийн хамгаалах хэрэгслийг хэрэглээг учраас тэрийг сайн мэдээд байгаа байхгүй. Тэгэхээр ээлж ахлах нар мөн хиймчд дээж бэлтгэгчнэр энэ процессээр анхаараач. Энэ процессор хамгийн том үүсэх асуудал нь энийг олон дахин ингэж хийхгүй байгааг нь л. За ингэж дээж болгоно биднес чухал. Тэгтээ дээж дараалал гэдэг юмнууд байгаа тий. Экспортын дээж, овоолгын дээж, мөрөгцгийн дээж энэ дээжүүдийг ирэх юм бол яах вэ гэдэг юм. Энэ бол уурхай дотор явагдаж байгаа. Бид нар асар том уурхаагаас цөөхөн хідэн дээж авч байгаа учраас энэ дээжүүд хоорондоо холилдно уу? Энэ дээжүүдийн анаагүй уул нь бол тэгтээ шинжилгээний хувьд бас дажгүй. Яагаад гэвэл энэ чинь бид нар нэг бүр юм яг ялгцсан эцсийн бүтээгдэхүүнээс аваагүй учраас тэгтээ энэ дээжүүд маань цаанаасаа та нар харж байгаа шүү дээ. Энэ уулыг оолохын тулд хүмүүс 24 цагийн турш өдрийн шөнөж яаж ажиллаж энэ юмнууд биднес дээр ирж байна те. Гэтэл ганцхан биднесээ ганцхан грамм нүүрсний үнс унснаас болж энэ дээр хэдэн сая доллароос шалтгаалаад хэдэн хүмүүсийн ажлын хөдөлмөр тэр чигээр унжаадаг. Нэг тонн нүүрсийг зарах нь өөрөө бараг 4-5 тонн бие нүүрсээ зарахлаа тэнцдэг. Тэгэхээр тэр ангилал биднээсээ шалтгаалж гарч байхад тэр ангилыг биднээс юм болчмгүй үйлдэлээр унгаах юм бол энэ олон хүмүүсийн хөдөлмөрийг бид нар яаж болохгүй шүү дээ. Гарч байгаа ангиллын чинь шинжилгээ нь одоо чинь энэ холилдоос маш их хамаарж байгаа гэдгийг энэ үлдгээд байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр яг одоо ингэж байгаа. Сайн нэг зэрэглэл гэсэн шүү дээ. Тэн дээр лабораторийн харьцуултын дээж, гадны хөндлөнгийн хяналтын дээж, экспортын дээж гэдэг энэ олон дээжүүд байгаа тий. Сая дөөкийн хэлдэг яг зөв. Дөөкийн хэлдэг хэдэн удаа бид нар өдөр болгоныхоо дээжүүдийг ингэж маш нарийн хийгээд авах юм бол яах вэ гэдэг проблем байгаа шүү дээ. Тэгэх юм бол энэ хамгийн багадаа 3 гэж байгаа шүү дээ. Хамгийн багадаа 3-ыг бол өдөр болгон дээжнэр хийхээс арга байхгүй. Хамгийн минимум саяны энэ өнгөцсөн цэвэрлэгээ шүү дээ. Энэ цэвэрлэгийг энэ дэр хийхээс арга байхгүй. Биднээс өөр сонголт байхгүй. Бид нэр энийг яачаад одоо энийг сая болохоор би энтлийг авалгүйгээр шууд юугаа хувилчихсан шүү дээ. Тэгэх юм бол 10 кг байсан дээж маань нэг явахаар 5-5 кг болно. Дараажгаа 5-5 кг-ыг 2 удаа авчих юм бол ингээд энтлийг нь авахгүйгээр зөвхөн энтлэгээ гэх юм бол энэ маань 2.5 кг дэж болно шүү дээ. За тэгэхээр энэ дээж маань болохоор одоо биднээс нийчигийн дээж маань эндээс гарч ирдэг гэсэн үг. Одоо биднээс лабораторид орж байгаа хүмүүс маань ийм нэлээд олон шатамжлагыг ингэж намжиж гарч иж байгаа байхгүй юу тий. Тэгэхээр хэдүүлээ ч гэсэндээ бас нэгнийхээ хөдөлмөрийг ойлгох гэдэг юм уу тий. За тэр талаар бол бас дараагийн үеэр сайн ярилцсан явчих. Одоо энэ дээр ирж байгаа шиг энэ жижигхэн чулуун маань тэгээд шинжилгээний үр дүн дээр нөлөөлөөс байна. Гэхдээ бид нар энийг авах хэрэг байхгүй. Ягаад гэвэл яг сая тастаад энэ үлдсэн. Одоо тэгвэл өөр биднес юу байхгүй гэсэн. Энэ одоо энэ дээр ингээ харахаар ингээ харахаар нүдэн барамжаагаар 90 бол их баг гараад байна шүү дээ. Энийг грамыг бид нар бол 60-аас 100 грамын хооронд гэж байгаа юм. Яагаад 60-аас 100 грамын хооронд гэж байгаа вэ гэхээр энэ маань тэрэнд орохоор хитрхи жижигхэн баг хэмжээтэй болчих юм бол нутаглах процесс нь хит нутаг болгоо чинь. Хит нутаг эсвэл хитрхи их болох юм бол тэр маань ширхгийг нь ингээ нөгөө яг л жижигхэн гэж яаж байгаа шүү дээ. Багийнхаа хэмжээгээр л ялгаатай байгаа шүү дээ. Тэгэхээр нутагтайгаа хэмжээг 0.2-оос баг болгож байгаа байхгүй юу. За ийм учраас энийг хэмжээг бид нэр заавч авах шаардлагатай байгаа. Авахын тулд биднээс жин хэрэгцээтэй байгаа. Тэгэхээр одоо ингэчээ биднээсээ бүгднийг хатаах шүгэндээ хийгээд шөнөөхөө эмчтэр сугараа маань тий биднээсээ бэлдээд яах нь хатаахта чи бүгднийг хатааж гараад чи бүгдийг нь машинд чаад дахиж буцаж бүгднийг нь холиод тэр жижиг юу байгаа шүү дээ тий
жижиг 0.1 жижиг за 0.2 гишүүрээр ирэхэд гарцсан болгоно гიშгшээрээ за. Тэгээд дээр нь үлдэж байгаа эсгийг нь бүгднийг зүгээр тээрэнд нь шүү дээ. Тус тус нь хатаана. Тус тус нь тээрэнд нь гарч ирснийг нь тус тус нь 0.2-оор гишүүрээр шигшин. Тэгэхээр чин шигшүүр болгон дээр чин 0.2 дээр чи үлдсэн юмнууд байна шүү дээ. Тэднээсээ нийлүүлж хагаад дахиж тээрэндээ 0.2 руу гортон гэсэн. Тэгээ гарч ирсэн бүгд 0.2-оор шигшүүрээр доош унчлаа шүү. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар бүх дээжүүд маань 0.2 мм-ээс бага ширхлэгтэй боллоо гэсэн үг. Эднээсээ бүгднийг дахиж хойлоод тэр жижигхэн хойлох тасдагч байна шүү дээ. Тэрүүгээр дор хойж дахиж 10 удаа явуулж. За би дахиад энэ дээр конусын юуны арга хэлнэ. Конусын хойлтын арга гэж байгаа. Тэр аргыг би заагаад өгчээ. Тэгээд тэрүүгээр дахиж хойлоод тэгснийхаа дараагаар дөрөв дээжийг тэр дээжүүд энэ дээжүүдээ бүгдийг дөрөв дээж болов. 4 ондоо савлж. Одоо харин сая ингэсэн тохиолдолд өөрөөр лаборатори руу авчиад энэ шилгээний харуу асуудалтай гарна гэх юм бол тэр бол тэр лабораторийн асуудал. Манай дээж бэлтгэл яагаад гэвэл хэдэн удаагийн дамжлагаар энийг гаргаж авсан. Хэдэн удаагийн дамжлагаар дахиж нутаг дээжүүдээ бид нэр хойлсон. Ийм байгаа. Тэгээ сая их асууж байсан нойтон дээжийг яаж авдаг хийдгүү гэдэг арга бас байгаа. Асааны температур дээр төхөөрөмжөөр нэвтэрдэг болсон нойтон дэмжийг хатааж агаад гэхдээ хатаахаас өмнө жингийн аваад хатаасныхаа дараа жингийн аваад тэр хоёрын зөрөөн дээр чинь чийг нь ямар байгаа вэ гэдэг нь харна. Тэгээ саяныхаа нийчигийн энэ хоёрын нийлбэрээр нэмээд тэр нийчигийг гаргадаг. Энэ бол бас дахиад дээж бэлтгэлийн дахиад нэг арга. Суграа мэдгүй юм байх юм бол манайхан дээж бэлтгэжээд нэрийн хиймшилч гэсэн дээ. Жохон эргэлзээтэй юм байх юм шууд зогсоо. Тэр дээжийг бодлоо хийжсэнээс зогсоод цагаа алдсан дээ. Тэр хоёр дээжийг хооронд нь холих юм бол шууд алхахтай мэдэг. Тэгэхгүй бол энэ хоёр дээж холигдчихоо шинжилгээний хариун дээр нь яг ижил хоёр юм гараад ирнэ. Энэ бас тавилтаас учиртай. Хамгийн том ширхлэгээс 1.5 мм-ийн зузаантай л байж болно. Энэ юу? Тэгэхээр энэ дээр ч бас хитрхи ихийг авахгүй тул сайн тараагаад жигтгэн байлгаад юуныгаа гүнүүдийн хэмжээг өмзөө нэг газараа хитрхи ингээ овоорцсон юм бол эн чинь зузаан юм чинь хатгаж удаан шүү дээ. Тэгэхээр болохгүй. Энэ чинь хитрхи хат чинь. Тийм учраас энэ юунуудыг бүгднийг сайхан жигдлээд одоо манайхан ингээд жигдлэнгуудаа энэ дээрээ ингээд жигдэж байгаа гоо тийшээ аваач тавихтаа юу саваа ингэж хөдөлгчөөр байгаад иймэрхүү байдлаар аваач тавьчихдаг байхгүй. Тэгэхээр тэрийг зууглаа хатааш өгөөлөгөө хийх үедээ яг энэ ямар хөө байна вэ гэдгийг нь хараад яач. Бүр хит зузаан байх юм бол бас нэг зарим нэг шаардлагаар яаж болж хит нойтон байгаа зузаан байх юм бол 2 цаг явуулсныхаа дараа эднээсээ манай юу маань ханаг болоо халбага өгнө үү? Тийм. Энэ халбагаараа юунуудыг биднээс аргалыг нөгөө чинь харуулж тавьж шүү дээ. Тэгэхээр бус торхно ачдаг шүү дээ. Тэрдээ хийж тийм хутгалдуудаа бусад юунууд руу хийж тавиал дахиад ингэж авчих. Их хэмжээтэй энэ дээжин дээрээс бас энэ ардаа цэгэн арга гээд биднээс энийг нүдэн барамжаагаараа хувааж агаад эндээс сорчилж авч ийн гэсэн үг. Тохиолдолд энэ дээжийг төлөөж чадах дээжүүдийг бид нар авч шүү дээ. Бүр яаралтай иймэрхүү юмнууд ирэх юм бол бас иймэрхүү аргуудыг хэрэгжиж болно гэсэн. Тэр тохиолдолд бид нар энэ дээр 13 секундээр тааруулаад өгсөн байгаа. 13 секундээр 3 удаа гээд зүгээр энийг ингэ тодорхойлж өгөв. Яагаад бас 60-аас 100 г гэж? Яагаад 200 г биш гэж? Энэ ч бас тэгэл асуудал ч тийм. Тэгэхээр энэ дээр энэ хугацаа гаргаж ихэнд бол бид нар аргын баталгаажууд буюу энийг сонгоход бол маш олон удаа туршилт хийсэн гэсэн үг. Тэндээсээ ширхлийн саяны шигшүүрүүд дээр шигшээд жингүүдийг нь аваад 13 секундээр 3 шууд 39 секунд явах юм бол хитрхийн ундаг болчтой юм байна. Шууд минут явуучих юм бол бүр хит ундаг болоо шилгээний үр дүн нөлөөлдөг юм байна. Тэндээс баг 13-аар 2 удаа секунд юм уу 26 секунд явуучих юм бол ширхлийн том гараад шилгээ нөлөөлчтэй юм байна. Тийм учраас 13-аар 3 секунд явуулж байгаа. 13-аар яагаад шууд нэг юм явуучихгүй юм те? Аяган дотор чинь нэг ингээ явуулах зогсчоод нөгөө нутаг юунд бүхлэг дээжүүд чинь дахиж өөрсдөө байрлал дээр нэг ингээ нөгөө та нар угаалгын машин дээр анзаардаг бол нэг байрсан дээр байсан хувцс ингээл эргэлдээд байгаа нэг байран дээр байгаа гэдэг те. Яагаад угаалгын машин буцаж иргэдэг хийсэн гэхээр нэг талруугаа ингээд эргэлдээд багш нэг байран дээр байгаад хахаар тэр чинь нөгөө бусад талбайтайгаа харилцахгүй шүү дээ. Нөгөө чигээ эргэлдэхээр тэрний байрлалыг сольж байгаа байхгүй юу? Хойш нь эргүүлээд харуулчингууд энтлийн хэрэг гарсан бол одоо нөгөөс нь харуулж байгаа нөгөөлгийн хэрэг гарах процесс. Тэгэхээр энтэй чи яг эртний процесс явдаг 13-аар явуулахаар нэг зогсоод байрлал авсан дараа дахиж нэг зогсоод байрлал аваад ингэдэг. Энийг тэ бид нар өөрсдөө олоогүй. Манай яг зоргоо маань төв лабораторийн албаны дарга зоргоо маань маш олон шинжилгээнүүдийг харьцуулж харсан. Энэ дээр хятадын нэлээд том нэг лаборатори яг гэж 13 харьцан 3 секундээр явд юм билээ. Тэрнээс бид нар санаа аваад
шигшүүрийг хийгээд хит мундаг болчих юм бол жин гэсэн хариу унцдаг. Хит том болох юм бол үнс нь ихсчдэг. Тэгэхээр энийг бид нар бас юу байж болохгүй нэ гэдэг нэг юм гарч ирж байгаа. Ингэсний дараагаар энэ өөрөө маш аюултай томд төхөөрөмж. Сая ингэж яаж яхад энэ ингээд дээш ингээд болчиход байгаа байхгүй тий. Энэ дарвч маань энэ яадаг вөхөр энэний дор мотор гэдэг. Мотор маань ийм пүршнүүдээр ингээд хүндэд тогтчиход. Мотор ажиллангууд тэр пүршээ ингэж ихсчээд энэ дотор байгаа аяган дотор энэ юуны тухаануудын дотор бид нар нүүрсээ хийгээд нөгөө аяг маань ингэж худалдаа ингэж хөдлөхөөр идүүс нь энэ тухаанууд нь хоорондоо мөргөлдөөд нүүрсийг нутгалдаг ийм процесс байгаа. Тэгэхээр энэ дээр ямар нүүрс төгөр энэ маань бас нэг ийм 3 кг гэдэг лөө 5 кг 3 кг гэдэг баха. Ийм тухаанууд маань энэ ингэж ийм асар хүртэлтэй ингэж хөдлөж байгаа юм дээр ингэж байрж ингэж хөдөлдөг. Энэ маань ганцхан энэ юугаар л дарвч аюулгүй байдал хангагдаж байгаа. Энэ хэрвээ сулрах юм бол энэ асар хүчтэй явуулж байгаа энэ диск хүн байтугай энэ барилгын зүгээр цүм нөхцөл гарах юм аюултай. Тэгсэн чинь одоо биднээс тэр ямар асуудал үүсч байгаа юм бол манай буцаж явах үед энэ пак унчиж байгаа байхгүй. Тэнгууд нь зогсоож жагаад дахиж энийг буцаж ингэж байгаа гот ингэж байгаа байхгүй. За ингээд ямар ч нэг бөө юм болж бид нар дээж нунтглаа гараад ирлээ те. Мундаг дээж чинь тэгвэл бид нар энийг сайн нунтгсан гэдгийг бид нар яаж яах юм? Шалгах юм. За тэрийг өнөөдөр бид нар мэдэж штэ тий. Тэгэхээр 0.2 0.1-тэй шигшүүрээр бид нар уулын эднээс ингэ зэрэг шигших хэрэгтэй байхгүй юу? Шигшүүрээ маань энэ дээр нь 0.2 мм-гээ бичсэн. Энэ сороо биш үү? Энэ дээр маань шигшүүрүүдийн маань нэр хэмжээнүүдийг ингэ бичсэн байгаа. Тэгээд энэний дор уулын дахиад захиж авчмаар байна да. Энэний дор юм битүү 5 гэдэг байхгүй юу? Доош нь унахаас сөргөлсөн. Тийм. Тэгээд 0.2-ыг дээр нь тавиад 0.2-оос дэмжиж байгаа 0.1-ээр дэмжиж 0.2-ыг бүгднийг биднээс 0.2 шигшүүр дээр юу ч үлдээгүй байх юм бол бид нар энийг сайн бутлагдсан байна гэж үзнэ. Манай стандартаар маань 0.2-оос бага ширхтэлтэй нүүрсийг бид нар юунд хэрэглэнэ гэсэн байгаа шүү дээ. Хэрвээ 0.2-оос дээр нь үлдсэн бол биднээс аль нэг газараа л анхаарах хэрэгтэй. Саяны юунд зууд маань аяган термин маань аяган тал талдаа нөгөөдний бохирдолтой байдаг шүү дээ. Ингээ нөгөө наалтсан байдаг шүү дээ. Тэр наалтсан маань хан дээр нөгөө ингээ сайн хавилцахгүй учраас байсан байж болно. Эсвэл бол ихтэй ингээ юм сумаар зохиж юм сумыг хуулах гэж байгаа нэг юм завсрууд илтээсэн. Нөгөө завсар дээр нь очиод дээжүүд маань сайн яахгүй болно ч гэдэг юм уу те. Эсвэл цагаа буруу сонгосон байдаг ч гэдэг юм уу. Зүгээр бүрэн хатаарт явдаг шүү дээ. Дээж. Дах шугнаас бүрэн хатаарт яваагүй харж байгаа. Бас тэгж болно. Зөв. Тийм. Тэгэх юм бол сая дуугийн санааг ойлгов уу? Юу гэсэн үг лээ? Дээж мөн дутуу хатсан учраас гарч ирээ нойтон дээжүүд маань хан дээр нь наалтаад үлдээд байна гэсэн үг шүү дээ, тий. Тэр гэх юм бол бас л асуудал. Тэр дээжийг бол дахиж хэрэглэхгүйгээр буцааж хатааланд хийх юм уу дахиж бэлтгэхээс өөр аргагүй. Тий. Тэгэнгүүт яагаад би 0.1-ийг яриад нөхөр 0.1 дээрээ дахиад дээж мөн үлдэх ёстой. 40% орчим 0.1 дээр үлдчихэж энэ маань GNX хийх стандартыг маань хангаж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг бүх дээжүүдийг бүгдийг ингэ шалгаад байгаа гэсэн үг биш. Нэг удаагийнхаа ядаж тэ нэг удаагийн дээж бэлтгэл дээрээ нэг дээжийг аваад тохиолдол шалгачаад үү. Өдөр олж байгаа дээжнүүдээр нэг тест, дунд нэг тест, өдөр болгоно нэг тест явуулах байна. Тий, өдөр болгоно нэг юм уу, эсвэл 2 ч юм уу, 3 ч юм уу, олон байх юм бол биднээсээ. Гэтэ стандарт дээр юу шаарддаг вөхөр баг дээж болгоно ингэж заавчгүй 0.2-оор яаж оруулах. Өнөөдөр өөндгөө дуухай гэсэн шүү дээ. Яасан бүгдээжүүдээ бүгдийн шишээ үлдсэнийг нь хайсан шүү дээ. Эндээс биднээс шалтгаалаад дээж бэлтгэл дээр алдаа үүсээд шинжилгээний үр дүн асуудалтай байх магадaltaй байна гэдгийг бид нэр энэгээр тодорхойлж байна гэсэн. За сая тэр нэг тоног хөрөмжтэйгээ харьцах юм дээр бол ойлголоо. Би энийг хугарсан гэдэг юм би бүр гайхацсан бохгүй. Энийг хугарахаар үйл яаж болохгүй тэгээд харин тийм тэгсэн чинь саваад ч би сая туршиж үзэж байгаа бохгүй. Ингээс авсан ч гэсэн энэ юу маань энүүгээр хугарах эсвэл сая доторын байгаа холигчоор хугардаг байхгүй юу. Тэгсэн чинь тэр хугарсан гэхэр нь дээр би гагнуурсан гэхэр нь гайхаж байгаа асуух гэж байгаа тухайн үе дээр заа тэгж байгаа очоод бай гэж утсан. Тэгэхээр биднес нөгөө нэг үйлдэлийг дутуу хийгээд байгаа болохоор л ингэж байгаа. Хоёрдугаарх нь дараагийн та нар нөгөөс нэг одоо ерөө энийг авах юм бол цэвэрлэгээ хийхэд бол энийг онгойлгоно тий. Шувтаа онгойлгох шаардлагатай болчихлоо шүү дээ. Дотор нь юу үлдчихээгүү. Тэгэхээр чи нөгөө хөдлөх юм чинь улам их болоход энэ улам өвдөх магадлал туу их болно шүү дээ. Дараагийн ирэх хүүхдүүд чинь шууд энийг ингэж яагаад
шууд хойш нь унгаачихна. Шууд унгаах юм бол энэ жижигхэн нугас чинь энэ их том массыг зүгээр авалгүй цаашаа даахгүй шууд унна. Энийг буулж исэн тохиолдлуудыг би хэд хэдийг мэднэ. Тэгэхээр анхнаас нөгөө хүмүүс төр энэ ингэдэй шүү гэд 1-2 унгаахад ирэхэд нь сугараач шийгээд ингээ хилчгээр биднес нөгөө дадал маань ингээд нэр энэ дэр ингэдэг гэд ерөөсөө яахгүй үлдчихдэг байхгүй. Тэгээ энэ шгшүүрийнхаа хувь дээр та нар энийг яхан бол энэ алхам бодлоор маань энэ болон дээр хүрдэггүй байхгүй. Тэгэхээр энэ болон дээр хүрдэггүй учраас яадаг вэ гэхээр энэ дээр дээжүүд үлдчихдэг. Хичнээн ингээд онгоолоод харахад энд байдгүй ч гэсэндээ тэгэхээр эний цэвэрлэгийг яадаг вэ гэхээр ингэж нэг авчаад ингэж заавалжгүй нэг удаа цэвэрлж явах хэрэгтэй. Тий энэ хоёр дээр тэнгуудаа та нар бүр анзаарах юм бол энэ дээр дахиад дээж нь тогтчихж байгаа. Яг энэ дээр ингэ үлдчихдэг байхгүй. Тэгэхээр тэр юмнуудаар чинь дахиад заавалжгүй бид нэг компрессороор энийг нэг удаа ингэж цэвэрлээд дахиж компрессор үлдээхээс аргагүй. За нэгдүгээр нь, хоёрдугаар нь дахиад энэний ч нөгөө нэг ийм жижигхэн чиглэлтэй одоо энэ хараа эндээс авахгүйдаад ингээд юунууд ингээ ороод үлдсэн биз дээ. Энэ дээжүүд ингээ ороод энэ хараа энэ чулуунууд ингээд энэ юунуудаас чинь авахгүйдаад энэ юунууд чинь ашиглуулгын коэффициент нь тэр чигээрээ багасаал энэ нэг чулуу чинь тэр дээжин рүүгээ ороод тэр дээжний чанарыг муутгах хэрэгтэй юм байсан чинь энтэйгээ ингээ үлдсэн. Одоо энэ чинь дараагийн чулуутайгаа мөргөлдөөд энийгээ доош нь унгаагаад дараагийн нэг сайн нэгсэн дээр чинь очоод чулуутай болоод дараагийн дээжийг ячиж байгаа. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь нөгөө эхлээд 6-аар нь оруулчаа дараа нь 3-аар оруулах гэж чинь 6-аар орсон юм чинь 3-аар ороод эднүсийг нунтлаглахдаа эднүс чинь ингэж нэг хүлддэг байхгүй. Энэ чинь том ширхттэй учраас нэвтэж чадахгүй, алханд хүрч чадахгүй учраас цааш зогч чадахгүй байхгүй. Тэгэхээр ийм процесс үлдээд байгаа учраас биднес энийг юун дээр айлхоор стандартын дагуу, айлхоор шаардлагын дагуу хийчих. Сүүлд нь хиндэж хил амтай биш, итгэлтэй хийсэн ажилдаа итгэлтэй нэг хүндтэй ийм байхаар процессүүд нь. Тэгэхээр энийг хэрвээ ашиглах гэж байгаа бол эхлээд 6-гийнхаа шгшүүрийг хий, эхлээд 9-ийнхаа шгшүүрийг хийгээд бутал дараачаад гачсан юмнуудаа бүгднийг цуглуулж байгаа шгшүүрээ солиод яг уу энэ чинь нөгөө нэгийг хийжээ шгшүүрээс нэгийг хийнэ гэж байхгүй шүү дээ. Хориод ингээд бүгднийг 6-аараа буталж ачаал дараачаар шгшүүрээ солино гэсэн үг шүү дээ. Гэхдээ дунд нь цэвэрлэгээгээ энийгээл бүгднийг юу хийх ёстой гэсэн заавал шүү дээ. Тэгээд энэ дээр бас нэг юм за. Тэгээ эвдрэл гэмтлүүдийн асуудал бол дараагийн юмнууд. Энэ хоёр маань энэ дээр хаврилчиж энэ маань энийгээр цог дамжиж энэ юу ажилдаг. Одоо энэ дээр чинь нэг тог нь ингэж ажиж аюулгүй чинь хавхлах шиг юм болж шүү дээ. Энэ дээр ингэж ажиллаж байна. Нимх нь бид нар энэ юунуудаа цааш нь ингээд нөгөө хазгаа мөрийг хийчдэг ч гэдэг юм уу те. Яарж байгаа ингээд тавьж байгаа гадналаар нь ингээд нөгөө дээжүүч ингээд их хэмжээгээр асаашдаг. Дахиад энэ дээр энэ эднүсээ сайн цэвэрлэхгүй болохоор нөгөө нэг сайн хий ажиллахгүй болохоор энэ яадаг. Энэ эднүсээр бүгдэн дээр эргэлт хийдэнгээр яаж байгаа учраас шааргны нугалтууд явагддаг. Тэр бүгднийг улиралдаа нэг удаа бүр дэвтэр гаргаад дэвтэр уулан дотор байгаа. Тэр дэвтэр дээрээ тусгай үйлчлэгийг хин хизээ хийсэн. Хамгийн гол нь дахиад дараагийн тусгай үйлчлэгийг марталгүй хийлгэх тийм юутай болох юм.